Сайн байцгаана хүүхдүүдээ 1-р сарын 14-ний өдрийн математикийн даалгаврын бодолт хариуг танилцуулъя. 1-р ажил. Нийлбэр ба ялгуурын утгыг олоод жишээрээ гэсэн байна. За энгийн бутрахаануудад үйлдэл гүйцэтгээд их багаар жишгэнэ. За эхлээд 10-9-өөс 14-ийг хасахад 15 гарсан байна. Дараа нь 10-5 дээр 12-ыг нэмэхэд 17 гарсан байна. 15, 17-2-ын 17 нь их. Дараагийн үйлдэл эхлээд хаалтанд утсан байна. 12-1 дээр 12-5-ыг нэмэхэд 12-6 гарсан байна. Одоо 12-6 дээр 12-1-ийг нэмээд 12-7 гарсан байна. За 10-ын дутсан байна. 12-5 дээр 12-11-ийг нэмэхэд 12-16 буюу засагдах утгараа гарсан байна. За багш нь хойно хасах үйлдэл байгаа учраас шууд засагдах утгараа хэвээр нь бичээд бодсон байна. 12-16-аас 12-7 гасахад 12-9 гарчээ. За ингээд 12-7, 12-9-2-ын 12-9 нь их байх нэ. 2-р ажил. Илэрхийлэл зохиож бичээд бодоорой гэсэн. 365 ба 13-ын үр дүрийг 58913 ба 19879-ийн ялгуураар ихсгээд 28769-оор хоригдуулаарай гэсэн байна. За энэ илэрхийлэл маань 4 үйлдэлээр бодохоор зохиогдсон байна. За 365 ба 13 үржүүр гэсэн учраас үржүүлсэн байна. За энэ үржүүрийг 58913 ба 19879-ийн ялгуураар ихсгээд гэсэн учраас багш нь эхлээд ялгуураа олохын тулд хаалт хийсэн байна. За ингээд ихсгэснийхаа дараа 28769-оор хоригдуулаарай гэсэн байна. За ингээд 4 үйлдэлээ бодсон байна. За 365-ыг 13-оор оруулахад 4745 гарсан байна. Дараа нь ялгуураа олсон байна. 39034 гэж гарчээ. За энэ үржүүр дээрээ ялгуурыг нэмсэн байна. 43779 гарсан байна. За энэ нийлбэрээс 28769-ийг гасахад 15010 гэсэн хариу гарсан байна. 3-р ажил. Агуулгад 810 шуудай гурил байв. Эхний дэлгүүрт 9-3-ыг, дараагийн дэлгүүрт 6-2-ыг өгөв. Агуулгад хэдэн шуудай гурил үлдсэн бэ гэсэн ийм өгүүлбэртэй бодлого. За өгүүлбэрээ 2-3 удаа уншаад өгүүлбэрээ сайн ойлгоцсон бол бодлогоо амархан бодно. Товчжиглээ хэлсэн байна. За нийт 810 шуудай гурил байсан байна. За энэ 810 шуудай гурилыг дэлгүүрүүдэд өгсөн гэдэг. За эхний дэлгүүрт 9-3-ыг өгсөн гэж байна. Дараагийн дэлгүүрт 6-2-ыг өгсөн байна. Тэгвэл одоо агуулгад хэдэн шуудай гурил үлдсэн бэ гэдгийг олох нэ. Бодолт. За нийт 810 шуудай гурил байсан. Энэ гурилнаас эхний дэлгүүрт 9 хуваасны 3-ыг буюу 9-3-ыг өгсөн гэж байна. Тэгэнгүүт багш нь 810-ыг 9 хуваагаад 3-аар оржуулахад эхний дэлгүүрт 270 шуудай гурил өгчээ. За дараагийн дэлгүүртгээ дахиад дэлгүүрт бас гурил өгсөн гэдэг. Тэгвэл энэ дараагийн дэлгүүрт бас бүх гурилынхаа 6-2-ыг өгсөн гэж байна. Тэгвэл 6 усны 2-ыг өгсөн гэсэн учраас багш 810-ыг 6 туваахад 2-оор үржүүлсэн байна. За дараагийнх нь дэлгүүрт 270 шуудай гурил өгсөн байна. За одоо тэгвэл бид нар агуулгад үлдсэн гурилыг олох ёстой. Тэгвэл эхний 2 дэлгүүрт өгсөн шуудай гурилнуудыг хооронд нэмсэн байна. 270 дээр 270-ыг нэмээд 540 шуудай гурилыг 2 дэлгүүрт өгсөн байна. За тэгвэл агуулгад нийт 810 шуудай гурил байсан. За энээс 500 шуудайг нь 2 дэлгүүрт өгсөн учраас одоо үлдсэн гурилаа олохын тулд 540 хассан байна. За тэгвэл агуулгад 270 шуудай гурил үлджээ. 4-р ажил. Хурц мохоо тэгж дэлгэмэл өнцгөөс зурж нэрлээрэй. За багш нь дараах байдлаар зурж яасан байна. За тэгш өнцөг, хурц өнцөг, мохоо өнцөг, дэлгэмэл өнцгүүдэд зурсан байна. За өнцгөө үсгээр тэмдэглэсэн байна. Өнцгөөс салбарласан цацрагуудыг бас үсгүүдээр тэмдэглэжээ. Үүнийг ажиглаад аваарай. 5-р ажил. Их нэгжийг бага нэгжид шилжүүлээрэй гэсэн. За центнерийг килограммаар шилжүүлсэн байна. За 1 центнер 100 кг байдаг. Тэгвэл 70 центнерийг 100-аар үржүүлээд эсийг нэмэхэд 7009 кг гэж гарчээ. За дараа 8 тонн 6 кг-ыг килограмм болгох нэ. 1 тоннд 1000 кг байдаг. 8 тоннд 8000 кг. 8000 кг дээрээ 6-гаа нэмээд 8006 кг. За километрийг метр рүү шилжүүлэх нь 1 км-д 1000 км байдаг. Тэгвэл 5-ыг 1000-аар үржүүлээд 5000, 5000 дээр 968-ыг нэмээд 5968 м гэж шилжүүлсэн байна. Хоногийг цаг шилжүүлэх нэ. За 1 хоногт 24 цаг байдаг. Тэгвэл 9 хоногт
хэдэн цаг байхыг 9-ийн 24-оор үржүүлээд 5-ыг нэмсэн байна. Ингээд 221 цаг гэж гарч байна. 6 дугаар ажил тэгстэл утга нь. За 120-ыг үржих нь үл мэдэгдэх тоо ба 8-ын нийлбэрийг нэмэхэд 1200 гэж гарчээ. За тэгвэл үл мэдэгдэх тоо ба 8-ын нийлбэрийг олохын тулд 1200 120 хуваасан байна. За үл мэдэгдэх тоо ба 8-ын нийлбэр 10 гарчээ. Би тоогоо олохын тулд 10-аас 8-ыг гасаад 2 гэж гарсан байна. За тэгсгэлээ шалгахад 1200 гарч байна. Дараагийн тэгсгэл. За 12365-ыг 100,000 ба үл мэдэгдэх тооны ялгуурт байхад 5 гарсан байна. Тэгвэл 100,000 ба үл мэдэгдэх тооны ялгуурыг олохын тулд 12365-ыг 5-таа авсан. 100,000 ба үл мэдэгдэх тооны ялгуур 2473 гарчээ. За ингээ эндээс үл мэдэгдэх тоогоо олохын тулд 100,000-аас 2473-ыг хассан байна. Үл мэдэгдэх тоо нь 97527 гэж гарчээ. За эргээд тэгсгэлээ шалгаад бодоход 5 гарч байна. Хөгжүүлэх бодлого. За дараах төгсгийн будагдаагүй хэсгийг 6 тэнцүү төгсөд хэрхэн хуваах вэ гэсэн байна. За энэ дүрсээ ажиглаад будагдаагүй байгаа нүднүүдэд тоолчихно. Ингээд нийт 18 нүд байна. Тэгвэл 18 нүдийг 6 тэнцүү хуваахад нэг хэсэгт нь хэдэн нүд оногдох вэ гэхээр 3 нүдээр хуваана гэж бодлогоо бодож ойлгох нэ. За багш нь өнөөдөр лавг дорж хуваалтаа зөв хийсэн учраас лавг доржийн тэмдрээс зургийг аваад тавьсан байна. Та нар хараад зураад аваарай. За дараагийн бодлого. Электрон цагны нүүрэн дээр цаг ба минут бичигдсэн байдаг. Жишээ нь 16, 15. За тэгвэл хизээ цаг минутыг заах 4 цифрийн нийлбэр хамгийн их байх вэ гэдгийг олох нэ. За багш нь зөв хариултыг энд тавьсан байна. За 19, 59 гэсэн ийм цагийг зааж байх үед энэ 4 цагийг заасан 4 цифрийн нийлбэр хамгийн их байх нэ. Анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа. Баяртай.